Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2017 онд нээлттэй хийсэн Going in Style киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө манайхан шинэ жилд өгчжээ. Шинэ жилийг тохиолдуулаад Sky Mall CGM маань 4 дахь хацтнаа тодруулахад бэлэн боллоо. Юун 4 дахь хацтан бэлээ гэж юу? Sky Mall CGM-ээс 390,000 төгрөгнөөс дээш үнэтэй таблет худалдаж авсан хүн бүр 1 сая төгрөгийн азтан болж болох суглааны эрхээр шогнолж байна. 12 дугаар сарын 15-нд 20 цагаас лайваар ээлжид азтнаа тодруулна. Тэгэхээр ердөө 4 хоногийн хугацаа байна. Өндөр хүчин чадалтай хэрнээ боломжийн үнэтэй таблетуудаа Sky Mall-оос аваарай. Хот дотор бол 2-оос 4 цагийн хооронд хүргээд өгнө. Орон нутагт бол унаанд тавиад явуулчихна. Бас төлбөрөө төлөхдөө Pocket Zero, Han Leasing, StorePay зээлээр авах боломжтой. Sky Mall CGM. За кинонд орцгоё. Настай ир банкнд орж ирж буугаар кино эхэлнэ. Өглөө нэмд ирхмэ. Таны хүсэлтийн дагуу мэрэгжилтэд ирэх үед танд мэдээллээ. Энд чинь яадгийг. Наадах чинь чичрэх үед таны ээлж боллоо гэсэн үг. Нилээн эртний хүн бололтой шүү. Энэ бол манай киноны гол дүр. Жо. Яг суугаад хүлээх гэтэл нөгөөх нь чичирч байна. Босгсон бардггүй шүү. Нилээн болоод бослоо. Нас нилээн явжээ. Ингээд мэрэгжилтэнтэй уулзаад өөрт нь ирсэн мэдээллийг үзүүлдэг. Шар анхааруулга. Та дампуурчэл гэсэн үг. Чи надад зээлийн хүү удахгүй буун гэвэзтэй. Буурах магадлалтай л гэсэн. Чи буурна гэж хэлээ зээл авахулсан. Миний охин зээ хоёр надтай хамт амьдарч байгаа. Би байшингаа алдаж болохгүй. Бүгд л тэгж байгаа. Зэвэн гар байна. Энэ үед банкн дээр дээрэмчд орж ирдэг. Ноёд хадагтай нара анхаарлаа нааш нь хандуулна уу? Бид зөвхөн мөнгө л авахар ирсэн. Бүгд газар нуруугаараа хөвтөд хөл гараа өргөд бяцхан муур байрлал ав. Тэлрүүдтэй хандаж хэлэхэд амнасаа эрсдүүлж хонх дарах шаардлага ерөөсөө байхгүй. Ингээд өгний байсан өрөөнд орж ирлээ. Миний шүрмэс татлаа. Оо 50 бай. Та босч болно. Ой, чи бишээ. Чи энийг авч болно. Ингээд нөгөө мэдээлээ өглөө. Тэгингээ хүзүүн дээрх шивэсийг нь харцдаг. Та чин дампуурч байгаа юм байна шүү дээ. Ба энийг бас. Ингээд төрөвч өгөх үед. Би энийг чин авахгүй найз минь. Ахмдуудаа асарна гэдэг бол нийгмийн үүрэг. Ингэснэ нөгөө мэрэгжилтний төрөвчийг аваад яваад өглөө. Мэрэгжилтээ харин өмдөндөө шээчлээ. Дээрмийн дараа манай жоо мөрдөгчдөд дээрэмчний шивэсийг хэлж өгдөг. Энэ шивэсийг хийсэн газар нь очоод асуувал хэрэгтнийг оллоо гэсэн үг. Ойлголоо хөгшин ирмэн. Би дээргээд холбогдно. Миний утсыг авах уу? Хэрэггүй дээ. Жоо харин дээрмийн талаар зээ өхөндөө ярьж алмааруулдаг. Гайхалтай юм аа. Ээж нь тэндээс. Гайхалтай биш ээ. Аюултай. Тэр буудуулж эсвэл тэрнээс ч дор юм болж болох байсан. Буудуулахаас дор юу байдаг юм бэ? Хоёр буудуулах. Манай Жо их алиа хүн бололтой. Оройн нөгөө цагт зурагтаар бид шуурхай мөрдлөгийн үндсэн дээр дээрэмчдийг шивэстэй байсныг олж тогтоосон. Бид хэрвээ шивэсний газрыг нь олчих юм бол дээрэмчнийг оллоо л гэсэн үг. Ингээд өнгөрч байна. Маргааш нь хоёр найзтайгаа тоглоомын талбай дээр ярьж байна. Дээрэмчд их ээлдэг. Бас мэрэгчлийн байсан. Яг л бүжигчд шиг зэрэг хөдөлж байсан гэд бод. Тэгээд бүгд шоронд орно. Энэ бол манай хүний хоёр найз. Манай киноны гол дүрүүд. Вилли болон Альберт хоёр. Бид тоглох юм уу ингэхэд өдөрдөж байгаа хүнээс асуул та. Майлтон одоо хэний ээлж юм бэ? G52. Хэрвээ би хизээ нэгэн цагт түүн шиг дордох юм бол намайг зүгээр л буудчихаарай. Тэгээд манай гурав жаахан ярьж суулаа. Гурууланд нь банкны мэдэгдэх удас ирчихэж. Гуруулаа явж учрыг нь олъё гэд явцгаалаа. Тэгээд тэтгэвртэй гарсан үйлдвэр дээр очиж тодруулна. Манай гурав нэг газар ажилдаг байсан юм байна. Дарга нь мэдэгдэлтэй. Засгийн газраас бүх үйлдвэрийг Вьетнам руу шилжүүлэхээр болсноос болоод бид хуучин тэтгэврийн сангаа хаахаас өөр аргагүй болсон. Ингэж байна шүү. Ингээд манай гурав хэзүүдлээ. Ойрхон кафед орж суугаад ярилцсан. Би тэтгэврийн мөнгө авч байхдаа хүртэл түрээсээ төлж хүрдэггүй байсан шүү дээ. Кофе хизэнээс $2 болчихсон юм бэ. 10 жил болж байна. Зөөгч ирээд. За ямар бялуу авах вэ? Өнөөдөр биш ээ. Бялуу авахгүй гэж юу? Бид ядуурсан. За тэгвэл битгий өдөр чин орлого хаагаад суучгаарай та. Ингээд уурлаж байна шүү. Ингээд банкнд байсан залуус машин тагаа байсан гэж хэллээ. Чи 6 хэлсэн. Миний толгооноос огт гарахгүй байна. Ингээд л зөөгч бялуу авчираад манай гурыг дайллаа. Бялууга идэж бай залуусаа. Амьдрал богино шүү дээ. Сайн бүсгүй байна шүү. Оройн манай гурав хосоо сонгодог шоу үзэж байна. Төвөнд хамгийн зөв сонголт нь л байна. Ингэсэн чи бүсгүй. Тиймээс би энэ сонголтыг хүчлэн хийж байна. Миний сонголт бол 1. Оо, болж үз. Унтраа наатаа. Тэгэд тарах цаг боллоо. Вилли тэндээс. Жоо, чи зүгээр үсттэй. Зүгээр дээ. Сайхан амраарай. Ингээд гэрлүүгээ явдаг. Гэртээ ирэх үед харин нөгөө улаан мэдээлэл нь ирчихсэн байна. Сарын дараа байшинг нь хурааж авна гэж байна. Навш гэж. Маргааш нь харин Вилли эмчтэй үзүүлж байдаг. Вилли, бөөр чин асуудалтай гэж хэлэхээс илүү том асуудалтай болсон байна. Ойр дотныхон болон найзуудтай хэлж донор олохгүй бол ямар ч арга байхгүй. Ойлголоо. Би тэдэнтэй ярина. Хурдан тусмаа сайн шүү. Маш хурдан. Гэртээ ирээд Вилли маань охин болон Z2-тойгоо ярьж байна. Гэхдээ бөөрний талаар юу ч хэлэхгүй байна. Хэлэхгүй байхаар шийдсэн юм шиг байна. Өвөө, миний
бэлгийг авсан уу? Ингээд өөрийнхөө зургийг явуулчихаж. Чи үнэхээр том болсон байна миний охин. Дөрс шилжиж Альберт гэртээ хөгжмөө хичээл зааж байна. Нэлээ хэцүү байгаа бололтой. Эзра. Одоо болно. Би цаашид чадахгүй. Би довтож байна штэ. Тэр чин хамаагүй. Чи 7 хоног бүр улам муудаж байна. Гайхамшигэл болдгүй бол би чамд яаж заахаа мэдэхгүй байна. Тэгээд чи яах гэж энийг сураад байгаа юм бэ? Чи өөрөө дургу, бас чадваргүй. Энэ янзаараа чи надтай л адилхан 40 жил үйлдвэрт ажиллаад тэгээд хөгшрөөд тэгээд нэг тэнэгт сарын $40 өдөржин хөгжим заах болно. Чи ийм юм лав хүсэхгүй бах. Эртхэн өөр юм хийж үз. Шавин багшигаа тэрж аваад би тэгвэл Бейонсе шиг бүжигчин болно. Ядчил надаар заалахгүй юм байна. Тэгээд эмээгээс нь мөнгө аваад явлаа. Эмээ харин жаахан хандтай байна шүү. Би чамайг хөгжимчин байхад харж байснаа хэллөө. Чи гайхалтай байсан. Юу? Чи намайг дагаж байсан юм уу? Үгүй ээ. Би хөгжмийг дагдгийг. За. Дэлгүүрт уулзацгаая. Оройн манай гурав спагеттины газар Виллигийн төрсөн өдрийг тэмдэглэдэг. Альберт бэлэг гаргаж ирээд өгч байна. Би та хоёр шиг ядуу юмнууд надад бэлэг өгнө гэж сансангүй шүү. Харсан чин зээгийнхэн зурагтай цаг байж байна. Шууд л аваад зүүчлээ. Манай Жо жаахан санаа алдаж байгаад. Миний бодлоор би банк авах хэрэгтэй юм шиг байна. Тийм үү? Би болохоор Ferrari авъя гэж бодож байгаа шүү. Би харин next драфтлуулна гэж боддгийм. Ингэсэн чи нөгөө улаан мэдээлэл гаргаад ирлээ. 30 хоногийн дараа тэд миний байшинг авна. Хэрвээ бид банк ухчих юм бол баян тэтгэвртэй гарна. Муугар бодоод баригдвал ядчил бид орох оронтой өдрийн 3 хоолтой болно. Харин үгүй бол чи зээтэйгээ уулзахаар онгоцсон цуугаад очиж болно шүү дээ. Шоронгоос онгоцсон сууж болдоггүй юм. Бид баригдахгүй. Өмнөх дээрэмчид баригдаагүй шүү дээ. Тэд чин залуу, хурдан, мэрэгжлийн харин бид амьдрал үтсэн, туршлагатай, ухаантай, бас бөөрний чулуу, ясны сэрэгжилт, шамбрамтай гэж тэр үе тарин үеийн өвгчүүлэн торт бариад лавлэлэх гэд хүрээд ирлээ. Манай Вилли хүслээ бодоод үлээдэг. Оройн харин манай хоёр утсаар би бодлоо л доожоо. Олон жил бялууны лавлэхэд нэг ч хүсэл маань биелээгүй юм байна. Энэ удаад би гэр бүлтэйгээ ядаж жилдээ 2 удаа уулзмаар байна. Бас би хүссэн үедээ бялуу аваад идэх чадaltaй баймаар байна. Уул нь би Sky Mall цэгэмэнэс боломжийн үнэтэй өндөр чадaltaй таблет аваад охинтойгоо видео кол хийж бай гэж бодсон юм. Тийм ээ. Би ч бас одоо бүр 390 мянган төгрөгнөөс дээш үнэтэй таблетанда 1 сая төгрөгийн азтантай суглааны эрх өгч байгаа юм байлаа. Данч надад 3500 төгрөг жалга. Уул нь аз таарад 1 сая төгрөг авчих юм бол хэдэн удаа бялуу авч идэнэ гэж бодож байна. Description-ээс ороод дэлгэрэнгүй мэдээллийг нь хараарай. Бид дээрэмчин биш үсттэй. Үгүй дээ. Бид зүгээр л банкнаас өөрсдийнхөө тэтгэврийг авч байна. Тэгэд манай хоёр нийлж байгаад Альбертыг жаахан найрах гэж үзлээ. Альберт тэрэн зөвшөөрдөггүй. Гэхдээ дотроо бол огуулчих шиг боллоо шүү. Тийм байна. Маргааш нь гуруулаа нэгчгсэн явж байна. Манай гурав дэлгүүрээс хэрэгтэй юм хулгайлахаар бэлдэж байна. Малгайгаа өмсөд эндээ хүлээж бай Альберт. Би дэргээд ирнэ. Яагаад вэ? Энд халуун байна шүү дээ. Манай хоёр ороод юмнуудаа хулгайлж гарлаа. Альберт харин тэссэнгүү ороод ирлээ. Тэгс нөгөө хандтай эмэн дэлгүүрт туслах хийдэг юм байна. Би чамд туслая Альберт. Хамгаалагч харин Жог анзаарчлаа. Дагаад хүрээд ирлээ. Оо, хам. Чи энэ дуртай юу? Манай хоёр юм агуулсаад гараад иртэл жолооч нь байдаггүй. Гялс нэг эмээгийн цахилгаан саксыг нь гуслаа. Тэгээд "Бэлээ, ийшээ суучих. Наадхаа хаанаас авсан юм бэ? Хулгайлсан юм аа. Би наадхан ч суухгүй." Ингээд л хамгаалагч шүгэлдэж байна. Өө хөөрхи. Альберт гараад ирсэн чи араас нь "Хой, чи нана зогс. Хой, зогсооч. Чи яагаад намайг хөөгд байгаа юм бэ?" Манай хүн хэсэг зүхтэж байгаа зогслоо. Тэгснэ. "Би хэрэгэ хүлээж байгаа юм биш. Зүгээр л ядраад байна." Манай хоёр харин зүхтэж байхдаа хоошоо бөмбөг хайж үзлээ. Тэгснэ гурил задлаад маа. Данч улаан гэрласаад баригчлаа. Дэлгүүрийн менежер бичлэгийг үзээд "Та нар дахианы гуяар кордон блю хийх гэж байсан гэдэг чинь өөрөө гинт хэрэг шиг сонсогдож байна. Бас синдиг яаснаа хардаа." Гэтэл өө хөөрхи. Тэр яг л Колумби эмэгтэй харт эмэгний 8 ажил шиг харагдаж байна. Тэгснэ Виллигийн бичлэгийг үзээд би амьдралдаа хизээч юм том гахаа махыг өмдөндөө хийж хулгайлахыг харж байсангүй. Эч чи юу гэх байсан бол? Том бай. Үгүй бол гэртээ харил гэх байсан та. Менежер тэдэнд үнэгүй хоолны купон өгөөд битгий хулгайл. Энд чинь буруу. Ядаж хулгайлсан байлаа ч гэсэн манайхаас битгий хулгайл гэд явууллаа. Альберт ууртай байна. Миний хулгайч найзуудыг хараад угаарай. Та нар угаасаа банк ухаж чадахгүй. Та нар дэлгүүрч ухаж чадахгүй байна шүү дээ. Ингээд хаяад яваад өглөө. Магадгүй түүний зөв байх. Бидэнд мэрэгжлийн туслалцаа хэрэгтэй. Тэгэд манай хоёр мэрэгжлийн хүн олж очин. Тэр нь манай Жогийн экс хүргэн харт эмх зардаг юм байна. Эднэр яаж хуулийн дагуу байж чаддаг байна? Энийг эрүүл мэндийн зорилгоор зардаг. Марталт, стресс, таталтын эсрэг, марталт, таталт, стрессийн эсрэг, таталт, стресс, марталт. Чи өвчтэй юм уу?
Би марталтай. Чи юу хүсэв? Чи өөрийнхөө хүрээллийг ашиглаад бидэнд муу зүйл хийдэг хүнийг олж өгөх хэрэгтэй байна. Миний хүрээлэл гэж бизнесмэнүүд үү? Үгүй ээ, хар тамхичин азгүй амьтны чи хуваар хэлж байна. Удалгүй манай хоёр уулздаг кафедээ сууж байтал Альберт хүрээд ирлээ. Чамайг ирэхгүй гэж бодсон шүү. Би гомдоход хэтэрхий хогшин юм байна. Би орлоо. Ингэж байна шүү. Ингээд манай гурав экс хүргнийхэн зааж өгсөн хүн дээр очиод тусламж гуйдаг. Бас хүргнээсээ авсан өвсөө хахуул болгож өгнө. Би яагаад туслах ёстой юм? 25% гэдэг бага мөнгө биш шүү. Би өөрөө банк дээрэмдэд 100% авч чадсан штэ. Гэхдээ энэ бол амархан мөнгө. Ямар ч аюулгүй. Бидэнд зааж өгөөд тэгээд л боллоо. Ингээс нөгөөх нь өвс татгээд өгч байна. Манай хоёр нэг сорцгоодог. Та нар яаж зугтах юм? Мэдхгүй. Гараад л зугтана да. Гараад л зугтна гэн шүү. Бодох хэрэгтэй өвгөн минь. Энэ талаар бодох ёстой байдгийг сонс. Би чамаар загнуулах гэж ирээгүй шүү. 25 хоногийн дараа гэхэд би байшингүй болно. Амьдрал намайг угийн балбаж байна. Чи харин бидэнтэй нийлээд тусалвал тусал. Үгүй бол наад сургаалаа өөртөө хадгал. Сайхан хэллээ шүү хөгшөө. Чи тэгээд орох юм уу? Ингээд орох бололтой. Манай гурав буцах замда жаахан мансуурчжээ. Нөөрлөө салхи хүлээгээд гоё вэ шүү. Надаа ч гэсэн. Энэ юмн дээр жор бичүүлж авдаг юм уу? Би ч гэсэн. Жолооч нь харин тэнгэр минь. За ингээд манай гурав хоол идэж сууж байгаад банкнаас хэр их мөнгө хулгайлах тухайга ярьдаг. Чи хэдэн жил амьдрна гэж бодож байна? 2-3 жил. За би бол 7 жил. Би их азгүй хүн. Тэгэхээр 100 наслах бах. Тэгвэл бид тэр хүртэл 1,215,000 долларын тэтгэвэр авах юм байна. Хэрвээ илүүг авчихвал яах вэ? Бид ханд болгоод өгчихнө. Дутууг авчихвал яах юм бэ? Би лав дахиж ухаж чадахгүй шүү. Хөөрхий. За ингээд банк дээрэмдэх хичээлдээ сууцгаалаа. Энэ бидний ухах банк. Манай банк байгаа юм. Ховийн асуудал гэх үү? Тийм үү? Тэгвэл нэгдүгээр хичээлийг алгасан. Уул нь өөрийнхөө банкийг ухаж болдоггүй юм. Манайд орж банкны камерны байршлуудыг судалцгаалаа. Дараа нь зугтах машин бол их чухал. Хэнд сэжиглэхгүй машиныг сонгох хэрэгтэй. Дараагийн хичээл. Та нар тэнхээ тавиах ёстой. Та нарыг 4,000 та гэдгийг би мэднэ. Гэхдээ ядчил өөрсдийгөө 20 гэж мэдэрч байх хэрэгтэй. Манай гурав нөгөө хандтай эмээгээр хичээл заалгана. Нөгөөх нь харин манай Альбертд жаахан дарамт үзүүлээд болдоггүй. Дараа нь та нарыг тэнд байгаагүй гэдгийг батлах хөдөлшгөө баталгаа хэрэгтэй. Манай гурав өвгчүүдийн подуулгтай цугларалтай сайн дураараа бүртгүүлдэг. Тэр харъя хүмүүс гараа буулгаа. Бид нар энд сайн дурын хүнийг бүртгэж авах гээд байна. Бид нар тэр сайн дурын хүмүүс ч юм байна. Мэлтэн. Дараа нь харин 2 минутын дотор банк руу орчоод гараад ир. Цагийн баримжаагч нь харийгээд орууллаа. 4 минут 53 секунд. Яг одоо та нар цагдаагийн машины ард сууцгааж байна. Буудах тасгал хийсэн чинь манай гурав нэг л явдаггүй. Дараа нь манай гурав нөгөө подуулкны цугларалтын подуулкнуудаа бэлддэг. Ингээд бэлтгэл дууслаа. Маргааш бол банк ухах өдөр. Манай хоёр жаахан сандралтай. Альберт бол харин нам авч байна шүү. Гэхдээ тэр яаж ингэж унтаж чаддаг байна? Үргэлжил унтаж байдаг юм. Хинч бэртэх ёсгүй шүү. Тийм ээ. Цагдаа нар ирвэл бид шууд л бууж өгнө. Шууд гараа өргөөд л бууж өгнө. Дээд тал нь 2 минут. Аваад явна. Эсвэл бууж өгнө. Тэгээд л боллоо. Тэгэд амарцгаалаа. За ингээд том өдөр эхэллээ. Жо X хүргэндээ өглөөний цай бэлтгэхийг зааж өгч байна. Тэрийг нь харин хүргэн охиндоо өгч байдаг. Охиндоо өглөөний цай бэлдэж өгөхөөр тохиролцоод тэдэнд тусалсан юм байна. Аав чинь чамд өглөөний цай бэлдсэн гэж байна. Өө, новш гэж. Хөөй, наад хэл амаа. Тэгэд охиноо хамт сургууль руу хүргэж өглөө. Жо, өнөөдөр аав чинь чамайг сургуулаас чинь авна. Тэр яаж хавэ? Христэд итгэчихээ юу? Мэдэхгүй. Ямар тач амьдралаа эргүүлж олж авах гэж хичээж байгаа юм. Түүнд боломж өг. Ойлголоо. Миний хамгийн сайнээс хэлж байгаа болохоор би тэгнэ. Хайртай шүү. Та чинь 25 төр тусчихсан юм уу? Үгүй дээ. Би адуу шгэл эрүүл байгаа. Ингээд зээгээ тэврээд орууллаа. Тэгээд хүргэндээ. Би ингэж л чиний хүртэж болох сайн сайхныг хүртэж явна да. Тийм ээ. Чиний зөв. Наадах чинь чиний хэлж байсан хамгийн ухаалаг үг байна. Сонсооч. Чи заавал банк дээрэмдэх хэрэггүй шүү дээ. Өөр арга байж л байгаа. Энэ бол миний асуудал. Чи ямар ч холбоогүй. Энийг мэддэг гэдгээч март. Харин намайг буцаж ирэхгүй бол зогсоод эр хүн шиг байж гэр бүлийнхээ төлөө тэмц. Чи чинь аав хүн шүү дээ. За ингээд нөгөө подуулкны өдөрлөг дээрээ очицгаана. Тэнд байсан гэдгээ баталгаажуулж олон хүмүүстэй уулзцгаана. Жо хөөсөн чихэр дээр байх үед мэйлтэн ирж байна. Чи юу хийж байна да, Жо? Кокейн боловсруулж байна. Юу? Тоглож байна, мэйлтэн. Тоглож байна. Инээдтэй байна шүү. Эндээ байж бай, мэйлтэн. Би караокены машин руу явлаа. Үгүй дээ. Би хөөсөн чихрийг шалгах ёстой. Чи яг одоо шалгаж байна, мэйлтэн. Хүүхдүүдэд үйлчил. За, ингээд хүүхдүүдийг харснаа. Бид хаасаа. Кокаин дууссан. Байхгүй. Манай гурав эвтэйхэн хувцас солиод явцгаалаа.
нэг автобус болоод барьчихжээ. Нөхдөө энэ бүхэн бодиттой болж байна. Яг төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана шүү. Банкны гадаа ирээд бага зүгээд орцгоолоо. Таягаар хаалгыг нь тулж орхиод дээшээ нэг буудаад ноёд хадагтай нараа. Ингээд л айлбарт 3 буудаад. Энэ бол жинхэнэ дайрам. Шал үнсээд амьсгалж болохгүй. Хонх дарах талаар бодохын чирэггүй. Бууга хай том залуу минь. Хөдлөөд өгсөн хэрнүүдэ. Манай айлбар тэрэн төрөмгий байна шүү. Тэгээд кассууд дээр очиод бодогтой эсвэл тэмдэгтэй мөнгө болохгүй шүү. 10 секунд хинч бэрдэхгүй. Надаар тоглох гэсний хэрэггүй. Ингээд л тэнд байсан бяцхан охин. Та энийг авч болно шүү ирэхмэ. Ингээд л манай Вилли хараад яваад очлоо. Ой, төлөвлөгөөнийхөө дагуу яваач ээ. Гэх үед нэг тейлэр конопод арчлаа. Цагдаа нар Уильямсбургийн банкыг ухаж байна. Давти, дээрэн болж байна. Бүх нэгж очоорой. Вилли нөгөө охин дээр очиод. Би хүүхэлдээг чинь авахгүй хонгор минь. Чи миний зээ охинтой их адилхан юм. Чи хэд тавь. Ингээд ярьж байтал нүдэн бүрлзээд унчлаа. Тэгсэн нөгөө охин багийг нь авч бай шүү. Люси бол түүний баг хитрхи халуун болохоор тэрэнд хэцүү байгаа баха. Баярлалаа хонгор минь. Ингээд гараа явуулсан чинь зээгийнхэн зурагтай цагийг харчихдаг. Ингээд 2 минут боллоо. Жо очиж Виллиг түшээд аваад хөдлөлөө. Тэгсэн чи банкны мэрэгжилтэй хамгаалагчийн бууг аваад босоод ирлээ. Наад мөнгөө тавиад буужиг би дахиж хохирогчулж чадахгүй. 3 тоолоод чамайг буудъя шүү. 1 2 дараагийн тоонд би тоолж чадна. Ингэснэ буудаж гарлаа. Данч ондоггүй шүү. Сум дуусчлаа. Одоо би чамайг бурхан руу илгээн. Ингэснэ буудсан чи нөгөөх нь яг зүрхээр явах гэж байна шүү. Энд ч бэлтгэлийн сум мангара. За нүдэ энэд ер тоолцгоо. Гэт гараад явчлаа. Гараад машиндаа суугаад хөдлөн. Сая юу болсон бэ? Баг зэрэг анхаарал сарнаад бас бие муудаад явчлаа. Зүгээрээ бид өөрсдөө хийх юмыг хийчихсэн. Ингээд 3 минут 15 секунд дээр цагдаа ирэх үед манай хэд аль хэдийн явчихж машина үлдээгээд 3 тийшээ салаад явцгаалаа. Оройн нэг кафед бөөнд ороод сууцгаана. Айлберт тэнд хөгжим тоглож байдаг. Зөөгч ирээд танд амттан санал болгож болох уу? Бэлэн болгоноосоо нэг зүсмийг бас дахиад ориглон дарс. Манай 3 танс хэлж байна. Дуусаад гуруула тэврэлдээд дуулалдаад гэрлүүгээ явцгааж байна. Ингээд элгэнэт Виллигийн биеийн муудаад унчлаа. Цагдаагийнхаа харин мөрдлөгөө явуулж байдаг. Манай Виллигийн бага авсан хэсгийг л байн бай үзээд байна. Виллигийн эмчин харин түүнийг хүнд өвчтэй гэдгийг найзуудад нь аль хэдийн хэлчихэж. Зурагтын мэдээгээр банкны дээрмийн талаар гарч байна. Менежер тэнд ярилцлага өгч байдаг. Тэд бол үнэхээр галзуу тесрэлтэй, хурдтай залуу хүмүүс байсан. Би тэд рүү буудахад тэд бараг л сумнаас болтцгаагаад байсан. Өөр нэг багий тэнд. Би энд ажилд ороод 1 сар болж байна. Энэ хугацаанд 2 дээрэмд үллээ. Миний бодлоор би буцаад баристагаа хийсэн дээр юм шиг байна. Найзууд нь Вилли дээр ирээд чи бидэнд хэлдэггүй мó? Бид чинь найзууд шүү дээ. Энэ миний асуудал. Би өөрөө л шийдэх ёстой гэд халгаасангүй. Тэдний гарах үед нь зурагтаар банк дээрэмдсэн видеог харуулж байдаг. Тэнд нөгөө Айлбертийн гүүж байгааг хараад дэлгүүрийн менежер таньчихдаг. Тэгээд цагдаагийнханд мэдгчлээ. Айлбертыг нөгөө хандтай эмээтэй хамт байж байхад нь цагдаагийнхан хүрээд ирлээ. Виллиг барих гэ тэрэн эмлэг дээр хүрээд ирнэ. Вилли холбооны мөрдөх товчооныхан чамтай уулзмаар байна гинэ. Холбооны мөрдөх товчоо гинэ. Тэд надад бөөр олсон бололтой. Жо Карен бейсболын тэмцээн дээр байхад нь барьж аав. Сэжигтнүүдийг барьсан гэд хэвлэлийнхэн бөөн шууган. Тэгсэн манай хэд нэг иймэрхүү байдалтай. Тэгэд ороод байцаагдлаа. Таныг банкнд байхад дээрэн болсон. Тэрийг та бодож байгаад байц. Би ингэж болох юм байна гэд ухсан. Баригдаад яавал гэж. Насны бөксөнд Копе клуб маягийн газар амьдраад дуусна гэж бодсон. Тийм үү? Наадахыг чинь чамд хичээл дээр чинь заагаа юу? Альбертас. Та 2:30-аас 3:30 хооронд алга болоод банкнаас 2.3 сая доллар дээрэмдсэн байна. Оох. Ямар их мөнгө вэ? Виллигээс. Та аимшигын байшингийн үүдэнд хүүхдүүдэд үйлчилж байсан. Тэндээсээ холдоогүй юу? Зөвхөн хүүхдүүдийг айлгахын тулд дотогшол орсон. Жо, би өглөө бүр 6-ад босдог. Зэ өхнөө сургуульд нь хүргэж өгөөд Альберт. Би өглөө босоод 2 удаа, за биш 3 удаа яасан юм байна. Тэгээд хувцас амсаад Вилли. Тэгээд хувцас амсаад 2 цагийн үед цугларалт дээр очсон. Жо, найз Паул тайгаа юм яриад тэгээд тасалбар борлуулалтаа хийсэн. Ингээд оронгуудаа малгайгаа өөрөө дөмсүүлчихсэн юм байна. Тэнд байгаа хүн болгоноос асуугаарай. Би тасалбараа малгай өмссөн царайлаг хөгшин ирээс авсан гэх болно. Би 2 цагийн үед хөөсөн чихэр дээр ажиллаж байсан. Тэгээд Милтон намайг орлохоор ирсэн. Гэх үед Милтон би өдөржин тэнд байсан. 2:30 үед Айл Гарнер уу? Тэр энд байгаа мó? Гарнер хөөсөн чихэр дээр байхад
Надад кокаин зарах гэж оролдсон. Би энийг гэрчлэн. Манай Вилли харин байшин руу оронгуудаа хувцас солиод мууми болоод гараад ирсэн юм байна. Альберт харин 0 ороод арын хаалгаар нь гарчгаж. Тэгэхээр та 1 цаг 0-д суусан юм уу? Тийм ээ. Тэнд суухаар цаг хурдан өнгөрдөг юм. Дараа нь би найзтайгаа хамт үзүүлбэр үзүүлсэн. Гэсэн чи баг болон бууга хайлуулчаад 0-оос гарч ирж байгаа бичлэг нь байж байна. Тэгээд тайзан дээр дуулсан юм байна. Жо харин мөнгөө таксигаар авч явж байгаад багштай өгөөд Вилли машина буцааж байрлуулсан юм байна. Бид өдөрлөг дээр цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн шүү. Хөөх, ямар гайхалтай хүмүүс вэ? Бараг л төгс. Гэхдээ гэмт хэрэгтнүүд үргэлжил нэг жижиг алдаа гаргадаг юм. Тэр нь бүх зүйлийг нь боснуулдаг. Хоёулаа нэг тийшээ явъя. Ингээд аваад ахмадуудыг хордог, шоронд авч очино. Бүгдийг нь тэрэгцэр дээр суулгаад нөгөө банкнд байсан охиноор таниулах оролдлого хийж байна. Охин эхнээс нь хараад явлаа. Тэгээд Вилли дээр ирээд хэсэг харна. Харж байгаа цаг руу нартал. Яг мөн bay шүү. Арийнхаа загдаг дуудлаа. Би түүнийг харахгүй байна. Йоо, тэр энд алга байна. Итгэлтэй байна уу? Тийм ээ, итгэлтэй байна. Би хой санамж сайтай шүү. Чи ахиад хармаар байна уу? Үгүй ээ, би одоо гэртээ харжуулах уу? Гэснээ манай хүн рүү үл ялэг инээгээд байна. Гараад явж байхдаа харин манай хүний зээр рүү инээж байдаг. Энэ хоёр найзууд болсон бололтой шүү. Ингээд манай гурав баригдсангүй бололтой. Дөрс шилжиж манай Жо багштайгаа уулзаж мөнгө авна. Мөнгийг нь ухаалгаар зохицуулж өгсөн юм байна. Чи өөрийнхөө хувийг авсан уу? Чамаас авахгүй найз минь. Ахмадуудаа асрна гэдэг бол нийгмийн үүрэг. Гэсэн чи нөгөө ихэнд банк дээрэмдэж байсан нөхөр байдаг шүү. Сонир холтой юм. Чи шивээсээ ягав. Хамгийн хараа муутай хүн хүртэл хараад тогтоож болохоор юмыг харуулах хэрэгтэй байдаг юм. Одоо тэд тийм шивээстэй хүнийг хайсаар бүх цагаа үрж байгаа. Зүгээр л тактик гэх үдэ. Ингэж байтал цаанаас нөгөө мөрдөгч ороод ирлээ. Ард чинь мөрдөгч. Ажилтан хаймаар. Та төрөвчөө үлдээч гисэн байна. Намайг яаж олов? Би хүмүүсийг олдог юм. Энэ бол миний ажил. Ингэж томрно штт. Хөөх, та гүлэг авч байгаа мó? Би харж болох уу? Гэт харж байна. Гүлэгнийх нь торны таазанд харин гоё юм бэхэлсэн bay шүү. Мөрдөгчээрээ хардаггүй. Яваад өглөө. Зөөгчээрээ цайны мөнгө автал. Бөө мөнгө тавьчихсан байна. Ахмадуудын холбоон дээр илгээмж иртэл. Бялуутай хамт бас мөнгө ирчихсэн байна. Тэрэн дээр нь хүн бүр бялуу хүртэх хэрэгтэйгээд биччихэж. Бүгд тэтгэврээсээ жаах нэг жотгоо авав бололтой. Манай Альберт харин найзтай бөөрний донор болж байна. Надтай өрөөний хамтрагч байсанд баярлалаа Вилли. 25 жил өнгөрчээ. 25 жил гинэ. 25 өдөр шиг л байсан шүү, тийм ээ. Мис заслын дараа харин Альбертийн оршуулга болж байгаа бололтой. Жо үг хэлж байна. Чамтай хамт байж, хамт хөгшөрж, хамт уйлдаг хүмүүс байдаг. Альберт Гарнер бол яг л тийм хүн байсан. Түүнийг орлого хүн гарч ирэхгүй баха. Тэр бүхэл эрсдлийг өөртөө үүрдэг байсан. Найздаа сайхан үг хэлдэг, бас бөөрөө өгдөг, бас тэр үргэлж гомдолдог байсан. Гэсэн чи Альберт хажууд нь амьд зогсож байна. Харин хурмаа хийж байсан юм байна. Нөгөө хамттай эмээтэй шүү дээ. Хурмын хүлийн авалт мэдээд сайхан болно. Манай хоёр харин холгүйхэн гүүрэн дээр зогсоод ярилцаж байна. Би дахиад 20 жил амьдрах юм шиг байна. Альбертийн бөөртөө бол үгүй баха. Үсрээл 10 жил. Гэсэн чи Альберт түрээд ирлээ. За тэгээд ямар шүү анда? Мэдхгүй юм да. Их хач мэдрэмж. Нэг бүсгүй гарч ирээд надад хайртай гэсэн. Намайг байгаагаар минь хайрладаг гэсэн. Би өөрөө хүртэл өөрийгөө байгаагаар нь хайрладаггүй шүү дээ. Их сайн мэдрэмж. Магадгүй үүнийг аз жаргал гэдэг бах л та. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.